Ер нь л иршүүд хашаа машин дээр авираа гарчдаг, байшин дээр авираа гарчдаг. Тийм хүүхэд байсан. Тэгээд за хичээл ном л жоохон чадахгүй байна те. За тэгвэл спортын хүн болох юм байна. Жоохондоо юу л японочдыг ялсан. Одоо л японочдыг ялахгүй байна. Гэтэ одоо бас ялдаг болно. Тэгээд тэр их маргааныг ингээд дарж олимпиад оролцох юм авсан гэсэн тийм амжихгал тийм тэмцээл. Чадал байгаа дэвэл тэгэл эцээ хүртэл явна. Үнэхээр чадал байхгүй болоод одоо усын аваргааш болж чадахгүй дүүнэртэй ялагдаад эхлүүл тэгээд миний цаг болж ийл гэж л бодно да. Тийм. Тэгээд дөрөв дараалж ялсан хүндээ олимпиадээр ялагдсан одоо бодоод амар харамсалтай. Тийм амар хэцүү байдаг. Мэдхгүй одоо тэгэл амар их гэмтэлтэй шүү дээ. Ер нь ирүүл харуул юм бараг байхгүй тий. Тийм үү. Тий. Хүн тэгээд жаргалаас илүү ер нь зовлон даадаг л гэж би боддоо шүү дээ. Тэгээд сайлгах ч үе байна, муулах ч үе байна. Тэгэхдээ тэг ер нь одоо ингээд ам нэхэр уу шиг нэг тийм одоо ингээд хэлэхэд ер нь тамирчин болгоно л ялахын төлөө гардаг. Хизээч ялагдчихъя гэж гарахгүй. Үнээр болохгүй болоод ялагддаг. Тийм ялагдж байгаа. Тэгээд тэрийг бол ингээд зөвөр ойлгоод бид нар ингээд жилийн 365 хоног баг ингээд баг ихэнхээс ингээд талаас илүү хувьд нь бэлтгэл хийгээ өндөр бэлтгэл сургуультай. Тэгэл болохгүй зүйлс ч гэсэн байдаг. Тэгээ болохгүйгээс нь болох хүртэл явж байгаа. Тэгээд бүгд л хичээж чин сэтгэлээсээ дивжин дээр ялахын төлөө гардаг шүү гэдгийг ер нь бүх тамирчид, бүх спортын тамирчдын өмнөөс л хэлмээр юм. Санаг. Тэгээд тэр энэ дууг нээрээ бойлуулах уу? Зүгээр үү? Гэтэ яхаа угаасаа заалт юм чи чимээтэй л байсан. Гэтэ арай дэндүү байна. Чи одоо гараад хөөй гэж нэг ойлгоход нам уу? Тэгэж. Нэг өөр. Энэ нөгөө нэг эн чинь одоо нөгөө зөвхөн жуудагийн ганц заалахгүй хамгийн том. Монголын тийм Монголын хамгийн том жуудагийн зал. Тэнгүүт нөгөө ингээд цагаараа ингээд хүмүүс ингээд клуб нь ээлжлээд ороод ер нь ингээд юугүй байна гэсэн юм байхгүй. Хоосон байна гэж ерөөсөө байдаг юм биш үү? Гоё юм биш дуулныг бодлоо. Гэхдээ энээс өөр том зал байхгүй гэхлээр. Энээс өөр том зал байхгүй. Эн чинь одоо Европ чи ийм зал байхгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Жижиг клубүүд дээр хийдэг. Манайх бол энэ чинь нэлийн томдоо орно. Шинэ ингэж олон юу байх нь ямар давуу талтай вэ? Олон байх тусмаа л тэгэл олон тамирчин багтахалхгүй. Тийм харин олоолаа ингэж бэлтгэл хийхлээр олоолаа их тусам л одоо барилдах хүндээ би одоо шинэ нэг хүндээ барилдах хүн ингээл олон хүнтэй сольж барилдвал миний ур чадвар одоо юу дээшлэл гэсэн. Шууд ингээд сэлгээд тэгэхгүй яг одоо жижиг зааланд бол хомигдмол байх нь шүү дээ тий. Тэгээ яг нэг агаарын солилцоо амьсгалын юм уу гэж шал өөр. Ийм жижиг бүхчим зааланд өндөр ачаал авснаас энэ том зааланд өндөр ачаал авах нь шал хоёр өөр. Одоо Монгол Улсын спортын төв ордны жудогийн бэлтгэлийн заал дэвжээ улсдаа хамгийн томдонд ордог байх тий. Олон улсад одоо манайх шиг яг ийм зориултын том заал хэр байдаг юм бол одоо ялангуяа өрөөж очижсэн улс орнуудад ийм заал дэвжээ байсан уу? Европод бол жижиг заал яг ийм манайх шиг ийм том заал байдгүй. Яа тийм том байдгүй юм бол? Мэдхгүй одоо Япон, Парис хоёрт амар том ийм заалууд байсан юм тий. Нэрнээс нь болоод тэгсэн юм уу? Ер нь ингээл ард түмний инхри охин гэдэг хочтой болсон байсан. Тэрийг хизээ мэдээд сонсчоод ямар мэдрэмж төрчихсэн бэ? Тэгээд инхри гэхээр би ч одоо багаас амар юм иршүүд өссөн. Тэгээд өөрийг бол айгүй нэрнээсээ эсрэг л гэж боддог. Нэрнээсээ шал эсрэг үү? Тэгээд яг нэрнээс шалтгаалаад монголчууд ард түмэн маань инхри гэж л зүгээр хөөрцөн л ах гэж л бодчих. Монгол түмний инхри охин гэдэг. Сонсоод юу вэ? Би чи энэс чи шал өөр шүү дээ. Тэ. Ер нь яг бүх болын бүхийн бас нэг юм би хааны өвөгдөлтөй байна гэдгээ анх яаж мэдэрч ирсэн бэ? Тэгээ өвөө эмигийн хүүхдтэй л. Тийм гэсэн. Тий, бүр ялангуяа бүр өвөөгийн хүүхд байсан. Тэгээ өвөө надад боо машин дугуй ч юм уу дандаа эрэгтэй хүүхдийн тоглоом юм авч өгдөг байсан. Тэгэл ер нь л иршүүд
хашаа машин дээр авираа гарчдаг, байшин дээр авираа гарчдаг. Ааха. Тийм хүүхэд байсан. Тэгээд за хичээл ном л жоохон чадахгүй мэн те. За тэгвэл спортын хүн болох юм байна. Тэгэл эмээгээ яагаал эмээ өвөө айгүй эрт өнгөрсөн юм а 2006 онд болох юм болсон. Тэгээд өвөө эмээтэйгээ үлдээл тэгэл эмээ бит хоёр 11 онд ийшээ спортын орд орж ирэхгүй юу. Гэхдээ яг 11 он ч бүр яг анхных нь юм уу? тий. Тэгээ ямар 10 оны сүүл тэгээд 11 он л гэсэн үг юм байна. Тэгээд ямар спорт сонгохоо яг мэдж бодож орж ирээгүй. Фокус ч юм уу те, чөлөөт ч юм уу, жудоо ч юм уу мэдэхгүй те. Зүгээр л орж ирэл энэ заал байхаар шагааж үзсэн. Тэгээл тийм зогсож исэн чинь шир багш над дээр миний анхны багш тэгээ багш ирээл. За тэгвэл барилж маргааш өрөөдөр хувцас аваад өмсгөлөө аваа өрөөдөр гээл. Тэгээл ер нь тамирч юм бол ер нь багасаа л айгүй хөдөлгөөнтэй. Инхрийлэнгийн хувьд яг өөрөө хэдэн настайгаас эхэлж жудо гэдэг спорт Өөрөө одоо нэг 12 юм бол 12 настай юм шүү. 12 настайгаас юм тийм. Бээжинг олимпик л үзчихсэн. 2008 Тий он. 2008 оны Бээжинг олимпик л. Тэгэл төвшин байрах олимпиад болохыг санаад идэв одоо ер нь бодоод тах. Өөрөө бас нэлээд дуртай байсан байна тий тэгвэл. Тий өөрөө ер нь л гүйж хараадаг тэгэл дэлгүүр мэлгүүр лөө уруу ч гүүгээл унаад босоод уйлал тэгэл нулимсаа арчиж аваад өвдөг шалмар чинь тэгэл босч аваад уйлал гөөчин тэгэл ер нь гүйж хараадаг иршүүд хүүхдэл байсан тий. Хөдөлгөөнтэй. Тэрнээс ер нь зүгээр яг спортын төв ордондоо орж ирчээл спортоо сонгосон юм байна шүү дээ. Тэрнээс өмнө нь бол бүх юу яг юу болно гэдгийг мэдэхгүй байна шүү дээ. Тийм тэгэл. Ер нь л спортын л хүн болно гэсэн зорилготой. Хичээл ном бол барахгүй байна. Спортын хүн болоод ер нь тууштай хийж чаднаа. Тэгвэл эмээ бол бас нэлээд эсэргүүцчихсэн гэдэг юм байл шүү дээ, тий? Эмээ бол ерөөсөө эсэргүүцсэн юм. Тэр бол нэг андуурал болсон юм шүү дээ. Эмээ бол юу бүх цаг үед намайг дэмжижсэн. Одоо ч гэсэн дэмждэг. Одоо хүртэл хамтдаа байгаа. Эмээгийнхээ ачийг л хариулж. Одоо ингээл нөгөө ялангуяа бөхчүүд ярьдаг шүү дээ. Яг миний одоо үндсэн мэх бол одоо хүл тавих гэдэг ч юм уу, одоо гүмрөх гэдэг ч юм уу. Тэр мэхээ ер нь яаж олж авч яаж ингэж өөр юм болгох юм бол тэр мэхийг одоо шир багш мал зааж өгч гисэн бах та. Хөл тавих мэхийг чамд энэ давхрын гэдэг анх хөл тавих мэх зааж өгвөл одоо тэгэл энэ хөл тавих мэх маань одоо хүртэл байгаа. Ерөөсөө унгаа юм бол алга болдгоо юм байлээ гэхгүй. Тийм тэгээд хоёр талдаа тавьдаг. Миний барилгын онцлог гэвэл хоёр талаар барилж чадлаа биш хоёр талаараа. Нэг талаараа биш хоёр талаараа барилж чаддаг. Баруун зөнгөө мэхээ чадна. Тэгээд хөл тавиагаа бас баруун зөнгөө хийж тавьж чадна. Одоо хасах 60 кг-ийн жин гэхлээр яг оноосон жин байдаггүй юм уу тий? Одоо жишээ нь эрэгтэй хамгийн бага жин бол хасах 60. Тэгээ хасах 66 гэхээр хасах гэхээрээ хасах 60 яг хасах 60 байж яг 60 00 байж болно. 59 900 ч юм уу ингээд доошоо байж болно. 60-аас их байж болохгүй гэсэн. Тий. Одоо 66 байвал 66 00 байна. 65 900 байна. Тэгээд 66-аас дээшээ байж болохгүй. Тэгвэл жингээрээ хасагдана гэсэн. Яг тэр бол тэгж байгаа. Тэнгүүд нөгөө хасах 60 гэдэгтээ 59-тэй байвал яг уу? 59-тэй байвал болно. 58 байсан ч болно. 57 байсан ч болно. Доод хязгаар нь 60 юм байна шүү дээ. Тэнгүүд жишээ нь за инхрийлэнгийн хувьд 57 кг жинтэй байлаа гэж бодъё. Өрсөлдөгч одоо жишээ нь Солонгосын Мими дээр жишээ авчаад те Мими нэг 59-тэй байлаа гэж бодоход 57 59 хоорондоо яг ингээд одоо эн чинь бас нэг талаараа хүчний л юм явж байгаа шүү дээ тий. Ялгаа хэр гарах уу? Яг өмнөх өдөр нь жингээ үзүүлээд бүгд 57-оор үзүүлээд барилдчихж байгаа болохоор маргааш өдөр нь нэг тийм амар ер нь зөрүү байхгүй. Төхөөл яг хав тэгтээ тийм ялгаанууд байх уу? Жишээ нь 2 кг-ийн дотор 2 гайг баха. Нэг 4-өөс 5 мав. 5 бол мэдэгдээд яг. 2 бол нэг их мэдэгдээд байдгүй. Ер нь яг одоо жишээ нь инхрийлэнгийн хувьд яг хэдэн килограммын жин дээр илүүтэйгээр яг өөрийгөө одоо барьж явж байгаа вэ? Одоо юу нэг одоо нэг 65-аас 67-гийн хооронд жим маань хэлбэлцтэй. Тэгээд тэрнээс доош дээшээ гарахгүй л. Жингээ хасдаг байхдаа 67-д хүрж ирсэн 57-д ордог баг. 67 болоо.
хурж исэн энэ жингээс л хасч исэн гэсэн юм шүү. Ааха. Тэгээ жингээ асгаа болцсон чинь бас нэг тийм юу идэх өс төрөхгүй ч юм уу ааши. Тийм одоо нервтэхгүй, стресстгүй болчт юм байна. Тэгэхээр шал өөрөгчт юм байна. Одоо ер нь хэдэн килограмм хэмжээнд дээр? Одоо болохоор би 63 кг. Улсын авраг дээр үү? Тийм, барилж. Улсын авраг дээр 63 Одоо 63 барилж байгаа. Хасах уу? 67 хөрж нэг 3 4 л дээдлэл 4 л. Одоо би 57-д ордог хата 67 хөрч 10 л хасаад байна шүү дээ. Тий. Одоо болохоор 67-аас 63 руу нэг 4 л одоо л зүгээр easy Ямар ч асуудалгүй гэж. Ер нь одоо чинь яг өөрийнхөө чинь бас нэг биеийн одоо чадамж гэж юм байгаа шүү дээ. Тий, бярын чадамж. Тэрийг ингээд аваад үзэх юм бол за жишээ нь би нэг 60 дээр барилдвал ингэх юм байна. Тэ 63 дээр барилдвал ингэх юм байна гэдэг нэг тийм баримжаа байдаг болчдөг бах тий. Ер нь байдаг. Би чи одоо 2 жинд барилж ирсэн гэсэн үг шүү дээ. Барилж байгаа гэсэн үг шүү дээ. 50-аад барилгад нэг 60 мар болчвол нэг туна мотел олцсон санагдаад байдیں۔ Тэгээд өөртөө. Тийм. 63 мороо болохоор одоо 67 монлоо дээр болохоор жим ингээ асахгүй ингээд яг байгаагаараа байж байгаа болохоор шал өөр. Жин асаж бүх тамир тэнгийг алдахгүйгээр яг зүгээр байгаа жингээр ороод бэлтгэл хийж байгаа л нэг 2 3 бэлтгэл хийгээл жиндээ орчих юм гэхээр ямар ч асуудалгүй. Би өмнө нь болохоор жингээ асах гэж амар тамираа ингээл одоо өөртөө л барилдаад байсан гэсэн үг л дээ. Тийм. Жингээ асах гэж. Тэгэл одоо болохоор 63-д бол дураараа снэрээ тийм стресс санаа зовх юм байхгүй үнэхээр гоё бай. Тэгтээ жишээ нь зөөр ингээд саваагүйтэй асуугаад байгаа шүү. 63 кг-тай за нэг 50 илийг өргөх. Тийм. 57 кг-тай 50 илийг өргөх хоёрын хооронд өөрт мэдрэгдэх одоо зовир хэр анзаарэгддэг вэ? Зовир хэс илүү асар өөр шүү дээ. Одоо би илүү хөнгөн санагдана надад тэр жин. Одоо 50 кг-ыг би 57 кг-тай байхдаа өргүүл тэр надад хүн санагдаж шүү дээ. Одоо би 63-тай болчоод тэр жин өргүүл надад хөнгөн санагдаж. Тэгэхээр ерөн зүгээр ингээд инхрэлэнгийн үед жин одоо өксөж барилдах тусам илүү давуу тал гэсэн үг үү? Одоо тэгээ тийм дадлах шиг шүү дээ. Тийм башлаач шүү дээ. 25 оноос ахуулаад 1 сараас ахуулаад Монгол улсын харууд 63-т орсон. Тэгээ улсын авраг алтан медаль авсан. Тэгээд байжгаад Азийн аврагад финалцсан, мөнгөн медаль авсан. Тэгээд ер нь мултарсан тэмцээн гэвэл мултарсан жигтэй 2 удаа л 7-д орсон. Яг эхнийхээрээ хожигдсон тэмцээн бол байхгүй 63-т. Тийм өндөр амжилттай байна гэсэн үг. 57-оос үзэх юм бол нөгөө үзүүлэлтээр үзэх юм бол 57-оос илүү рейтинг нь одоо өндөр байна. Амжилт гаргаж байгаа магадлал юм шиг юм уу? Тэр хувь нь өндөр байгаа л гэсэн. 2 тэмцээнд л 7-д орсон байна. Тэрс бусд нь бүгд нь медаль авсан. Ямар нэгэн байдлаар медаль авсан. Гэхдээ жудод ч юм бол ер нь мөчний урт давуу тал болох уу? Болно. Гэхдээ яг тийм урт мөчтэй Европ хүмүүс байна. Тэгэлдээд одоо хийхээр нь за гарчлаа даа гэж бодонгот хөлн байж штэ тэгэлдээд гэх юм уу. Тийм. Аз хүмүүс болохоор нөгөө бяртай ч юм уу намхан юм төгдгөр. Би бас өөрөө нэг тэр нэг Монгол нэг төгдгөрл гээд хамааг намхан төгдгөрл гэж байгаа хта одоо Европчууд айгүй л монголчуудын нөгөө зүрс зүгээд штэ нөгөө бүх чинь нөгөө жижиг том мөргөн бүдүүнээр хэмжигдэхгүйгээл тийм тэр юуг нь л барьдэн штэ. Адуу чинь тэгээд адуу бас нөгөө өндөр ам өргөмөд хамаагүй давхин уралдана гэдэг шиг л тэгэл жудаа тэгэл тийм өндөр хүмүүстэй барилгад харин ч амар байдаг гэх юм уу? Тий. Надад бол тий илүү бараг давуу талтай байдаг гэх юм уу? Би ч өөрөө нөгөө үүрээ нүд хийж барилдаг юм болохоор өндөр хүмүүстэй үүрээ ороход ер нь амархан гэх юм уу? Тий. Ер нь жодоогийн тамирчдыг харахаар нэг тийм амар өндөр тийм урт мөчтэй хүн амар ховор байдаг. Бараг 80% нь ингээд чатсан нэг тийм том биш юм шиг ажиглагдаад байдаг. Миний анзаарсан. Тий тэгэл жинжиндээ ян зүрл байгаа. Гэтэ ер нь бол нэг амар тийм бол өндөр урт мөчтэй хүмүүс байхгүй хаа. Одоо ингээд заалны ирээд харсан ч гэсэндээ бэлтгэл хийж байгаа залуучуудыг харахад ч гэсэндээ нэг тийм учиргүй өндөр хүн бас харагдахгүй. Тийм тэгэл нөгөө монголчуудын онцлог та. Тийм. Намхан тэгээд өргөө бяртай. Бэлтгэлээ ихтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс хамаагүй ингээд хийд юм байна те. Тий хамаагүй
Эрэгтэй хүнтэй барилдаа тэгэл яаж ивэл улам л илүүл яалаа сайжирналаа. Сайжирнасан үү тий. Эрхэлэн бас өөрөө бэлтгэлээ ихтэй бас барилдан тий. Эрэгтэй хүнтэй барилдан тий. Яг нэг бэлтгэл үргэлжлэх хугацаа нь хэдэн минут гэдэм бэ? Нэг бэлтгэл 2 цаг л үргэлжлэн дээ. Одоо яг мэрэгжлийн тамирчдын хувьд ч гэсэн нөө. Тий. Инхрилингийн хувьд ер нь өдөрт хичнээн цагийн бэлтгэлийг хийх үү? Шгшээг дээр хийдэг бэлтгэлээ. Тэгээ шгшээг маань одоо улсын аврагч болохоор бүр одоо нөгөө клуб яваад харцсан байна. Тэнгүү шгшээг дээр болохоор нэг өдөр нь 2-оос игээд дараагийн өдөр нь өглөө 9:30-аас тэгээ өдөр 4 цагаас гэж 2 бэлтгэлээ одоо сөөжлөл явдаг гэсэн үг тийм. Анх хичээлж эхэлж байхдаа өдрийн хэдэн цагийг энэ зааланд өнгөрүүлдэг байсан бол тэгэл нөгөө 10 жилдээсэн тэгэл хичээл тараал хичээл тараал жодогийн зал руу л явахыг айгүй хүсдэг лээсэн. Тэгэл 10 жил болохоор Монголын нөхцөл сургууль би сурдаг байсан. Ороод нөгөө 3-4 хорооллоос яагаад автобусан суугаал бошуухан бэлтгэлтэй ирмээр л их санагддаг байсан. Тийм. Тэгэл яг нөгөө бэлтгэл бол яг 2 цагаас ороод 4 цагаас тардаг гэсэн. Тэгэл 2-оос эрт ирээл заалан дотроо тоглож байгаа л бэлтгэлээ яг тэгэл яс игээл мехнүүдэд автаал яг багш хийгсэн юм хийгээл тэгэл гардаг байсан. Ер нь 2-оос 3 цагийн ер нь зааланд багасаа өнгөрөөсөн. Өдөр болгоо шахвал тийм. Одоо тэр бэлтгэл сурвалж яг хэвээрээ л явж байгаа юу? Одоо тийм тэр бэлтгэл сурвалж яг хэвээрээ тэгэл бараг 2 дахь гэр маань одоо энэ манай жодогийн заал юм да. Улсын аврагчин бол ер нь бол бас л одоо нөгөө нэг дэлхийн авраг олимпийн наадмын бас нэг болцол хангаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр улсын авраг шалгаруулах тэмцээнд ер нь яг хизээнээс хойш орсон бэ? Өсвөр залуучуудтайгаа нийлээд бол зөндөө бараг 11 оноос хойш. Тийм л тийм. 11 оноос хойш жил алгасахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш жил алгасахгүй. Тэгээд тэр чинь нөгөө жилдээ өсвөрт байвал өсвөртөө орно, насны ангил байвал өсвөртөө орно, залуучуудтай орно, насны хүрэгтэй орно гэдэг. Тэгээ бараг жилд бараг 3 улсын аврагт орж исэн баха. Насны ангиллаар тийм өөр. Ер нь яг улсын аврагын нийт хичнээн медальтай бол Сүрийн улсын аврагын 2-3 хүрэлтэй лөө. Тэгээд 15 он төрүүлж исэн. Нэг алттай. Залуучуудын бол 3 алт, 1 мөнгөтэй. Тэгээд усан дөрөгчдийн 2-3 хүрэл байгаа хаа. Тэгээд 1 мөнгөтэй. 3 алттай. 15 жилийн хугацаанд гэсэн үг шүү дээ. Тэ ер нь бол 11 оноос хойш ингээд тоолоод явчихсан байна. Тэгээ ер нь тамирчид хүрэл медаланд айгүй дуртай байдаг тий. Тийм. Тэгэл одоо миний 2 дэлхийн аваргын том медаль чинь тэгээд хоёулаа хүрэл медаль. Тийм. Тэгээ хүрэл медалийг нөгөө нэг юу яд нь шүү дээ. Заавал ялж иж авдаг. За мөнгөн медаль бол тэгээд нөгөө ялагдаад яваач. Гисэн хэдий ч гэсэн ерөн зөвөр баг мөнгөн медаль авснаас хүрэл медаль авсан илүү үн цэнтэй гэж боддог тамирчид бас үт юм байлээ шүү дээ. Инхрилингээд ямар бодолтой вэ? Гэхдээ сүүлийн үед нөгөө Жингээс солиод сая сүүлийн 2 том Гранд Прикс тэмцээнд финалдаад алтан медаль шалгарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь хоёул нь ялагдаад мөнгө авчиж байгаа байхгүй юу. Тэгээ нэг баярлагч биш, инээгч биш тийм байсан. Тэгээд хүрэл дээр болохоор заавал ингээд бүх юмаа дайчилж те хэрвээ ялагчвал юу ч юм медаль өгүүлэх гэдэг. Тэгэхээр яалж бүр ингээд хамгийн гоё амттай медаль одоо хүрэл юм уу да. Тийм. Мэдээж алтаавал гүүрэл. Тийм гүүрлээд байлаа тийм. Гавьяа тамирчин цолыг бас залууд авсан хүмүүсийн тоонд орох байхаа. Тийм 23 оны хэр чинь нэг 25 6-таа 25 үрээгүй байсаар 24 үрснийхаа маргааш юм байна яг. 2023 он хэр чи 98 оны 12 сарын 28-нд яг 23 оны 12 сарын 29-нд авчихсан. 25 үрээд төрсөдрийнхаа маргааш авчихсан юм шүү дээ. Залуудаа хараа орохгүй хаа. Ер нь бүр залуу 20-д мэдтэй хүмүүс байгаа. Гэтэ бас нэг хөшөндөө бас орохгүй. Бас тийм яг эд залуудаа л тийм яг эд насандаа л авч байгаа хүмүүсийн тоонд орж ирсэн баг. Гэхдээ бас гоё юм аа тий. Одоо зүгээр ингээд түүхийд бодоод үзэх юм бол эмээ өөрөө инхрилинг дагуулад спортын төв ордонд орж ирээ. За миний охин ингээд дуртай спортоо сонгоо гээд тэгмэт инхрилинг жудогийн спортыг сонгоод хичээллэж ихлээд тэр дэлхийн аваргын медаль аавна гэдэг бол эмээгийн хувьд бол тэр өстө баг амьдралаас авч хамгийн амттай мэдрэмж байсан баха тий. Эмээ юу чинь. Тэгээ бүр яг 22 оны 10 сарын 8 эмээг чинь 1948 оны 10 сарын
8 8 10 сарын 8 төрсөн өдрөөр нь. Тий, төрсөн өдрөөр нь медаль авсан. Тэр бол бас тэр тухайн үед амар ингээл баярлаад өвөр хэлхий аргагүй бол үнэхээр баяртай, жаргалтай, хамгийн дээдхтэй. Бүр баярлаад нойр өрөхгүй гэртээ харих гад эмээдэр очих гээд нойр өрөхгүй баярлаад. Тий, хүн баярлж байгаа чинь нэгэл хоолунд орохгүй, цаг явж өгөхгүй, бай цагаараа нислэгийн цаг магаараа тэгжиж тэгээд эмээдэр ирсэн. Хороор оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн чинь хаан зохион байгуулагдсан тэмцээн байсан бай. 22 оны дэлхийн аврах Ташкент. Ташкентд Ташкент дэлхийн аврах. Би нэг ийм зүйлийг сонирхоод байдаг байхгүй юу? Одоо жишээ нь ингээл за дэлхийн аваргын тэмцээн рүү Монголын шгшээ багийнх ингээл яваад. За тэгэл медаль авна шүү дээ тий. Медаль авсан тэр шөнө. Яг ингээд аваад одоо унтах байгаа инхрилингийн тэр шөнө. За тэгээ гэртээ ирэх одоо онгоцны буудал аэропорт руу явах тэр мэдрэмж тэгэл онгоцондоо суугаад эх орондоо ирээл гэртээ орж ирээл тэгэл гэрийнх нь ингээл мэдээж тэр чинь хоолунд бэлдээдсэн. Яг тэр моментууд юу болдог бол одоо тамирчид баг дивжэн дээр гарахаас илүү тийм догтлол байдаг болов гэж зөвхөн таамаглалт тэр мэдрэмжүүдээ яг ингэж гоё үзэгчтэй хаалцж өгөөч. Тэгэл медаль авсан шин нойр үрдгүү. Хөрөхгүй юу? Нойр өрөхгүй. Тэгэл баярлал уцаар ярина, видео калаар ярина. Тэгэл ер нь юун дээр алдсан байна. Ер нь би амар их барилдад тосчод амар их барилдааны бичлэгийг үздэг. Өөрийнхөө. Телевизээр ингээд орсон эсвэл нөгөө жудогийн олон улсын жудогийн холбооны альбасын сайт байдаг. Тэр дээр ороод бичлэгийг үздэг. Тэгээд бичлэгээ үзэл баярлаа л тэгээд ер нь тэгээд сошиал орчинд байдаг шиг гэрээсээ хол байдаг байгаа болохоор тэгээд ийм уцаар ярина, эмээтэй уцаар ярина Тэгээд тэр ингээл одоо жишээ нь гэртээ ороод тэр идж байгаа хоолны амт мамт үрдчаал өрөөдөг байх та тий. Харин баярлцгаар юу хоол идэх хүсэл ер нь байхгүй. Ордгоо төрлийн юм уу? Тийм. Тэгэл ямар ч амар их баярлал байдаг. Ямар ч нойр хөрөхгүй тэгэл амар ингээл сэтгэл ингээд дүүрсэн мэдрэмж аюух авдаг. Тийм. Кайф юм уу одоо тийм. Ингээл өмнө ингээл туулж исэн хүнд хэцүү бэлтгэлүүд байгаа шүү дээ тий. Ингээл одоо энэ боли ингээд шантарч исэн үе зөндөө байгаа шүү дээ. Тэгэл жин их хасдаг байсан гэсэн тэгэл жим ингээ хасаал тэгэл тэр тэмцээнд ингээд бэлдээд дэлхийн авралаа бэлдээд ороод тэгсэн чинь медаль авсан чи жин асах юм бэ ахааны яваад ер нь тиймэрхүү бай. Юу яриад байна гэдэг өөр өөртөө. Тий ер нь амар их сэтгэлийн өндрөх маш их жаргалтай баяртай хөөртэй дүүрэн л байдаг даа. Ер нь яг олимпийн тэмцээнд оролцож ирсэн үү? Олимпийн наадам Парис олимпийн наадамд оролцсон. Тийм 7 дугаар орнд. Анхных нь үү те? Анхных. Ер нь яг олимпиад оролцох эрхээ аавна. Тэгээд олимпиад явна гэдэг өөрөө бас тамирчин хүний хувьд бол тэр чинь заавал нөгөө нэг олимпийн нэг алтан зарчим гэж ярьдэн шүү дээ те? Ялхан чухал биш, оролцсон чухал гэдэг. Тэгэхээр яг олимпиад оролцсон гэдэг. Тэгээд яг залуу тамирчны хувьд анх удаага олимпийн наадамд ингээл улсаа төлөөлөөд яваал тэр дивжэн дээр гарна гэдэг мэдрэмж өөрөө шал өөр гэдэг баг л та тий. Магадгүй яг инхрилингийн хувьд за Азийн аврах шалгаруулах, дэлхийн аврах шалгаруулах, тэгээ улсын аврах шалгаруулахын дивжэнүүдээс хэр өөр байсан бэл? Олимпиад оролцсон бол ер нь 2000 одоо жишээ нь 2024 онд олимп болох гэж байгаа бол 2022 оны 6 сараас юм уу? Яг 2 жил хагасны хугацаанаас эхлээд олимпийн оноо цуглуулах юу тийм ранк нээгддэг байхгүй юу? Тодорхой оноо цуглуулдаг байна. Одоо тэр оноо нэг 2 жил хагасны өмнөөс нээгдэж эхэлдэг. Олимпийн оноо гэдэг тусдаа оноо нээгдээд дэлхийн ранк дэлхийн оноог бас нэг яадаг. Тэгээ олимпийн оноо бас 2 жил хагасны өмнөөс нээгдээд тийм. Одоо арай эхлэх байгаа гэсэн. Одоо арай эхлэх үү? Одоо энэ юуны 100-аас эхлэх байх л. Одоо тэр завгүй болох байх тий. Бүр завгүй болох байх тий. Олимп гэсэн ер нь олимпиад жил бүр л завгүй болдог. Гэртээ бараг байдгүй. Бэлтгэн сургууль цуглуулалтны гараа авчдаг. 57 кг байсан. Парис олимп 57 кг-д оролцох байсан. Тэгээд бас их алдаа гаргасан. Олимпиад оролцох үгүй маш их
яригжсэн тийм хэцүү байдал орж исэн. Тэгээд орсон. Тэгээ ер нь жингэрээ ингээд жингийнхаа асуудлыг жингэрээ ингээд хасагтаад амар их асуудал гаргаад тэгээд ингээд олимп яах вэ гэдэг амар тийм маргаантай болж эхэлж исэн. Тэгээд Азийн аваргын тэмцээнд ингээд сайн барилдаа. Ингээд жиндээ ороод сайн барилдаа оноогоо аваа. Миний ингээд оноо яг олимпийн болохоор 24 эхний 22 шилдэг тамирчин ороод тэгээд нөгөө твийн цагаан утас гээд одоо Аз твнийгүүд нэг цагаан утас юм уу тийм оролцох ирэх өгдөг. Тэгээд миний ранк 26-7 болчиход байдаг. Би орч чаддгүйгээр олимпийн оноонд олимп болох гээд байдаг. Тэр чинь одоо 2024 оны 3 сард гэсэн үг шүү дээ. Тэгээд за энэ бүх гаргасан асуудлаа Азийн аваргын тэмцээндээ би шийдэж харуулъя. Би тэгээд олимпийн оноогоо авъя гэл амар их шийдэл өөртөө байгаа бүх юугаа зориулаад тэгэл Аз ТV аваргад орсон. Тэгэл Аз ТV аваргад ороод алтан медаль авсан. Тэгээд мэдээж олимпийн оноогоо авч чадсан. Тэгээд тэр их маргааныг ингээд дарж олимпиад оролцох юм авсан гэсэн тийм амар чухал тийм тэмцээн. Олимпийн наадамд анх удаа оролцсон. Тэгээ анх удаа оролцоход ер нь ингээд хүмүүсээс сонсоод оролцож исэн хүмүүсээс сонсоод туршлага судалж яхад шал өөр үед шүү л гээл тийм байсан. Тэгээ миний оноолт би дөрөв таарж ял барилдахдаа ерөөсөө ялагдж үзэж байгаагүй. Солонгостойгоо орсон. Нэг зонд, нэг группт. Тэгэл олимп дээр гарч ирэл би юконлог алдаал. Тэгэл дөрөв дараалж ялцсан байсан. Тэг ямар ч үед ялж исэн солонгос тамирчингаа ялч чадаагүй. Тэг ялгцсан. Тэгтээ тэр сэтгэл зүйн хувьд бол за ялах юм чинь гэдэг л сэтгэл зүйтэй байсан уу? Яах вэ гэдэг бас эргэлзээ байсан юм болоо. Тэр үед бас амар их сэтгэл зүйн ер нь хүнд асуудал байсан. Тийм тэгээ өөрийгөө хуураад байсан юм байлээ. Би зүгээр би чадна. Одоо миний энэ хамгийн бэлдэж ирсэн хамгийн чухал оргил тэмцээн. Эндээ би оролцсон, чадна. Медаль авч чадна, авраг болж чадна гэж өөрийгөө л хурж исэн юм байлээ. Одоо бодоод гэхдээ үгүй байсан. Миний сэтгэл зүй асуудал маш их байсан. Тэгээд дөрөв дараалж ялсан хүндээ олимп дээр ялагдсан одоо бодоод амар харамсалтай. Тийм амар хэцүү байдаг. Тэрнээс уул нь бол тэр чинь яг нэг анх за оноолт нь таарчлаа гэдэг нь за чинь бас би илүү бас туршлагатай мэдэндээ гэдэг нэг тийм юу бол байгаа л багтаа тийм. Эхлээд 20 оны олимп техник тойрог дээрээ 20 оны Токио 2020 оны олимпийн аврагтай эхний тойрог дээр байсан. Тэгээд дараагийн тойрогдоор нэг германтай барилдаад тэр германаа бас дандаа ингэж ялж ирсэн. Тэгсэн чинь бас тэрэндээ үнэлгээ алдсан. Яг тэр өдөр. Тэгээд дараа нь тэр нөгөө солонгосын тамирчинтайгаа барилдсан чинь үнэлгээ алдаа. Тэгээ үнэлгээг нөхөж чадахгүй ялагдаад тэгээд торгуулийн тойрог руу шилжээд гүржийн тамирчин ялагдсан. Тэгэл оноолт гарцсан багт ер нь тэгэл маш боломжтой 50-аас дээш бараг 60-аас дээш магадaltaй боломжтой оноолт сугалсан байсан би. Тэр мимиг ялаад солонгосын тамирчин мими гэдэг тийм мимиг ялаад группээсээ ялаад гараад зооны аварга дээр Баризели Силва, Рафаэле Силваг ялсан болвол олимпийн наадмын алтан медаль нөлөө шалгарч өгдөг байсан. Тийм боломжтой. Уул нь бол маш том боломжууд бол өмнө нь байсан тийм. 2024 оны олимп Францын нийслэл Парист болсон. За 2028 оны олимп Америк нэгдсэн улсын Лос Анжелест болох гэж байна. Тэгээд дараагийн олимпийнхаа бэлтгэл ороод эхэлсэн байгаа л гэж бодож байна. Тэгэл тамирчдын цикл 4 жилээр хэмжигддэг. Тэгэл ер нь алсын зорилго маань бол олимп. Тэгээд бэлтгэл сургуультай өдөр болго хийгээд тэмцээний хооронд сайжраад алдаа дутагдлуулаад асаад улам ахиж дэвшээд явахыг л тэгэл яг энэ Гранд Слам Гран При тэмцээнүүдэд дэлхийн аваргын тэмцээнүүдэд ингээл өндөр амжилт гаргаад ч юм уу тэгэл энэ тэмцээнүүдээс туршлага цуглуулад олимпиада бүр сайн болж очихыг л одоо олимпийн юу гэх юм уу одоо бэлтгэлж гэж би ер нь боддоо шүү дээ. Хүмүүс янз янзаар тайлбарладаг шүү дээ. Анхны гэсэн тодтолтой юм болгон боломж байдаг. Эсвэл
анхны гэсэн юм бол туршлага болдог гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг инхрэлэнгийн хувьд чинь бас Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа гэдэг тэр асар том сэтгэл зүйн болон бие махбодынхоо чамаас хариуцлага нэгж байгаа зүйл болчихж байгаа ш. Тэгэхээр тэрийг ер нь яаж харсан зөв юм шиг байна. Одоо ингээ эргээ бодох нь. Одоо боцоо. Ямар ч тэсэн Олимпийн наадам гэдэг бол зүгээр л ингээл тэмцээн нэршлэн л өөрчлөгдөж байгаа болохоос тэгээд тэмцээн л болов тий. Тэгээд ямар ч тэсэн энэ Олимпийн тухайд уурсан жаа ярихаар амар л сэтгэл өвддөг. Одоо ч гэсэн сэтгэл өвдөж байна. Гэтэ яг тэр чинь бас нэг талаараа эргээд бодоход за тэр зүйл надад нэг ийм сэтгэл өвдөгсөн зүйл болсон ч гэсэн тэнгуү тэрэн дээрээ тамирчлан хүний одоо сэтгэл зүй гэдэг юм байдаг байх л та. Тэг бүр илүү туршлагачдаг. Тэг магадгүй Лос Анжелесын Олимпиад бүр илүү их амжилт гарганаа, бүр илүү их одоо туршлагачнаа гэдэг бас нэг талаараа төлөж байгаа төлөвлөлт болж байгаа бах тийм үү. Тэгээд одоо бодоод ихт алдаа гаргаж иж би нэг юм уншсан. Facebook ухчаал. Алдаа гэдэг бол угаасаа амжилт гаргахын үндэс байдаг шүү. Алдаж байна гэдэг чинь ямар нэг юм хийж ийн гэсэн үг шүү дээ, тий? Чадж байна, өгч байна гэсэн үг шүү л гэж яасан. Тэгээд Олимпик тэгж алдаад Олимпийн дараа амар их сэтгэлээр унсан. Тэгээд жингээ асуудалтай байсан болохоор жингээ солиод би чадах болов. Би одоо энэ тавилаад барилмаар байдаг. Гэтэ жингээ асуудал гаргаад байдаг. Тэгээд 63 болж чадах болов. Одоо яг 50-ын дээдлэж ин хасах 63 баггүй юу. Тэгээд чадах болов би эсвэл болох уу гэдэг амар их сонголттой байсан. Тэгэл эмээ хэлжсэн. Эмээ би одоо болчих уу гэдгсэн чи. Юу гэж болж идэм бэ минийх одоо нас байна. Инхрэлээ яг өөрөө ямар үед ер нь задаг тайландаа гэж боддөг вэ? Хизээ ер нь задаг тайландаа гэж боддөг. Тэгэл 30-наас хүрээл гэх юм уу гэж боддог. Ер нь нас чухал байгаа юу тий. 30-наас хүрээл тэгэл 30 гараад ч юм уу жоохон 30 бол нэлээ өнгөрөхгүй. Ер нь 30 жоохон гараал тэгэл ер нь болиё гэсэн бодлоо байгаа. Тийм тэгээ яг хуу чадал байгаа дэвэл тэгэл эцээ хүртэл явна. Үнэхээр чадал байхгүй болоод одоо усын аврагаш болж чадахгүй дүүнэртэй ялагдаад эхлүүл тэгээ миний цаг болж ийл гэж л бодно да. Жоохон бодол орж ирсэн. Гэхдээ бол яг тийм амар болцохоор бол байгаа үуч гэсэн ямар ч лсэн 40-50% төгсөн болох талаар бодох тий. Жудаг болох. Бараг 50% тал руугаа төгчсөн байж тээ. Төгсөн тэгээс амар сэтгэлээр унсан. Тэгээд тэр юугаа алдаануудаа засаад дахиад нас байгаа болохоор 28 оны Олимпик зорж бэлтгэлээ хийж байна. Өөрийнх нь бас нөгөө бичлэгүүдээ үзсэн чинь би Монгол улсын хамгийн анхны эмэгтэй Олимпийн авраг болмоор байна гэдэг тийм зорилго тавьсан гэдэг. Тэгээ тэр үгээ хамгийн гол амар өөртөө ихтгэлтэйгээр яг ингээ болцсон ч юм шиг тийм мэдрэмжийг өгч хэлсэн надад бас амар таалагдсан байхгүй юу. Тэгээд ямар гоё зорилготой тэрэндээ ямар гоё ингэж өөртөө ихтгэлтэй хэлдэг юм бэ. Юунаас ч айхгүй штэ энэ охин гэдэг тийм амар зоригтой санагдсан. Тэгээ одоо яг дийжлэх гэхээр бас юу л байна. Хэцүү юм ба. Зүгээр ер нь амжилт гарганаа, өндөр амжилтад оролцсноо л гэж л одоо хэлмээр байна. Тэгээд бол тухайн цаг үедээ тэгээд 28 онд төгөөд тэр цаг үед юу болохыг тэгэл тэнгэр мэдгэлэх та. Тэр үедээ айгүй бас омголон байжээ. Тий. Одоо жоохон дараах байна. Тий дараах. Юу нөлөөлөө? Тэгэл янз бүрийн их юм нөлөөлсөн. Тэгэл ер нь тамирчин хүн чинь тэгээд даруй төлөв байвал ер нь нөө их эрдэмтэй хүн дараа их мөрөн дөлөөн гэж ер нь тийм байсан л дээр юм байна гэсэн л баримт гинэ одоо зарчим барьж байгаа юм уу? Тий. Одоо яг инхрэлэнгийн хувьд Жингийнх нь хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улс вэ? Одоо энэ 63 таа юу? Тийм. Одоо сүүлийн үед амар Япончууд ялагдаад байгаа. Тийм Япон. Ер нь Японы жудо гэдэг нэг бас нэг тусдаа одоо спорт юм шиг, соёл юм шиг нэг тийм зүйл яригддаг болсон. Тэгээ тэрийг одоо жишээ нь зүгээр нэг жудогийн тамирчид битгий хэл үзэгчд хүртэл ингээд анзаардаг болсон. Энэ Япон жудо гэж нэг Японы тамирчид гэж нэг дийлдэх юмнууд байна гэж. Тэгвэл одоо бас нэг үе бодох юм бол манай тамирчид нөгөө судалгааг айгүй их хийдэг болцсон гэж ярьдаг шүү дээ, тий. Жишээ нь инхрэлэнгийн үед яг Японы тамирчид дээр, Солонгосын тамирчид дээр ингээд бичлэгийн үзэл судалгаа хийдэг, яаж судалгаа хийдэг, ер нь яг энэ Япончуудыг яа гэж боддог вэ? Одоо өөртөө дүгнүүл
Япончууд мундаг шүү гэсэн юугаар л өөрөө бол гараад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед би өөрийгөө. Тэгээд судалгаа бодлон те Япончууд мундаг шүү гэдэг бодол нь дараад байна уу? Дараад байгаа юм шиг санагдсан. Өөрийгөө төгнөхөд одоо тэгээд тэр дээр ажиллаж байгаа, алдагаа засаж байгаа. Судалгаа гэвэл угаасаа бүхэл тамирчид ер нь судалгаа бичдэг үзэл судалгаа хийж байгаа. Тий. Одоо энэ яг ингэдэм байх багштайгаа тий хариуцдаг багштайгаа хоёулаа тамирчныгаа цуг үзэл чи ингэж үз би ингэ үзье. Хоёулаа ингэж өөр хүмүүсийн нүдээр ингэж хараад алдаагаа олоод ингэ дүгнэе гэх. Бүгд л ер нь судалгаа хийж. Инхрийлэнгийн талаар мэдээж ярилцлага нь урьсантай ярилцж байгаа амж тодорхой хэмжээний судалгаатай бай гэж бодоод интернетээс ингээд бичээд хайсан чи Википедиа дээр нэг мэдээлэл гарч ирсэн л дээ. 17 настайдаа одоо нөгөө Японы шилдэг жудоочныг Ишикава гэх хашид туршлагатай Азийн авраг тамирчныг онгож Чингис Гран При төрүүлсэн тамирчин юм аа гэдэг тэр үйлбэр надад одоо яаж сэтгэл амар хөдөлгсөн байхгүй 17 настай хүүхэд чинь насан турш хүрээгүй те тэгээд тэр Японы тэгээд тэр амар мундаг тамирчинтай яаж тийж үзэлцсэн юм бол гэдэг түүхийн яриулнаа гэж өөрөө ирэхгүй болсон. Тэр чинь аюугаа сонирхолтой. 17 нас хэдэн хоногтой байлаа да. Тэгээд ер нь ингээд тамирчдын хамгийн залуудаа гэдэг амжилт гаргасан юу нь байгаа. Тэрэнд минийх нэг 6-7 төр байдаг лөө тэр амжилт яага ерөөс эвдэгдээгүй байж л байгаа. Тэгээд хамгийн залуудаа төрүүлээд амжилт яаж л их орондоо тэгээд амар гоё. Дэлхийн ранг World rank 18 дээр байна гэж байна. Нас 23 таа гэж байна. 5 жилийн өмнө 17 хүрээгүй байсан баха. 16 наснда Улаанбаатарын Гран При төрүүлж байлаа. Монголын тамирчдаас хамгийн залуудаа Гран При ангилал төрүүлж байсан тамирчин бол Лав Тогогийн Инхрийлэн. Жоохондоо юу л Япончуудыг ялсан. Одоо л Япончуудыг ялахгүй байна. Гэтэ одоо бас ялдаг боллоо. Тэгээд тэр аюу сонирхолтой. Тэгэл барилж явсаар байгаа л анх удаа одоо Grand Prix тэмцээний медаль авах гэдэг олон улсын тэмцээний медаль насан туршидтай ангиллээ. Олон улсын тэмцээний медалийг 17 наснда авах гэдэг. За финалчаал тэгэл байж илаа. Тэгэл алтан гоё харагдаад тэгсэн чи тэр үед нөгөө юм цом өгдөг байсан хөө нөгөө цонжин болтойдаг нөгөө Чингис хааны мөртөө хөшөөд шүү дээ. Яг тийм цом өгдөг байсан. Тэгэл цомонж гоё харагдаад явчлаа шүү. Тэгэл гараал барилцсан. Тэгэл өөрийн бас унган одоо хийдэг мэх маань гэх юм уу хөл тавих мэхээр базарын үнэлгээ аваад тэгээ цагаа тусал хамгаалаад тэгээд ялт авч исэн. Тэр үед бас үнэхээр гоё тийм шүү дээ. мэдрэмжтэй гэртээ тэгээ их орондоо олж байгаа төрийн дуулаа их шилүүлж чадсан. Тийм гоё тэмцээ хамгийн гоё тэмцээ. Нилээн бэр гарсан бах та тэр чи одоо нас би гүйцээгүй шүү дээ. Тэгээд тэр үед л тэр Японы тамирч хөвтэй орилдоноос намайг барилдаад ялах гад босоо орилдонд бол тийм их аюултай аваартай мэх техникгүйсэн. Тэгээ хөвтэй барилдааны хамгаалаад тэгэл яг өөрийн хийдэг барилдаануудыг хийгээл тэгээ ялчихсан. Нэг талаараа энэ одоо бүгчин бол нэг ганцаарчилсан спорт гэж явдаг шүү дээ. Нэг талаараа яг ийм төрлийн тамирчны хувьд асар том давуу тал бах те. Яагаад би тэгж бодсон бэ гэхлээр за тэр ингээд ямар ч одоо аврах шалгаруулах тэмцээн байсан бай. Дэвжэн дээр яг хоёр л хүн гарч ирж байгаа. За дасгалжуулагч нэг наанаас ганц нэг одоо замичан гэдэг юм уу те. Нэг тэгэрэ ингэрэ гэдэг нэг юмыг хилдэг байж магадгүй. Гэхдээ яг тэр дэвжэн дээр бол инхрийлэн ганцаараа л гарч байгаа шүү дээ те. Юу бодогддог бол одоо ялангуяа ингээд өөршгөө одоо инхрийлэн шиг ингэж өөртөө их урам зорим өгч өөрийгөө босгодог хүний хувьд одоо яг ганцаараа гадагшсан одоо багш тийм сууж ин те яг ойрхон ер нь дэвжээний гаднаас багшийн үеийг бас амар их сонсож чаддаг. Шууд сонсоод шууд хэрэгжүүлж чаддаг. Хэрэгжүүлж чаддаг юу те. Одоо тийм скилтэй юм аа. Шууд сонсоод хэрэгжүүлж ийн гэдэг бол хэрэгжүүлж чаддаг. Тэгээд ингээд эвгүй юм бэр таарад ингээд яах учраа мэдэхгүй ингээд багш руу харахад багш зүгээрээ ингээд болж ин чи ингээд яв гэхээр нэрээ тийштэй гэсэн юу бас төрдөг сэтгэл төрдөг. Тэгээд багшийн хэлийг сонсоод багшийг хараад одоо тэр хүний өрсөлдөгчийн алдааг хараад өгнөд надад хэлж өгч байгаа шүү дээ. Тэгэхэд тийм юм би энийг хэрэгжүүлэх ёстой юм ингээд шууд хэрэгжүүлж чаддаг. Тэгээд жоохон ингээд шандрах гад ирүүл өөртөө ярина шүү дээ. За энэ хүн ч гэсэн цуг ядарж байгаа шүү дээ. Энэ өрсөлдөгч гэсэн ядарж байгаа. Би ганцаараа ядраагүй шүү дээ.
зүгээр эцсийн хүртэл яваад үзье. Тийм 22 оны яг энтэй яасан чинь нэг дурсам сэдвэр шүү дээ бас. 22 оны дэлхийн аваргаар дэгүүч хийгээд одоо энэ олимпийн авраг болсон. Манай 57 кг байсан. Дэгүүч хийгээд Канадын, Япон мөртлөө Канад болсон. За. Тийм тэгээд тэрнтэй барилцсан. 8 дорхын төлөө. 8 тэрэнд би ялагдвал дэлхийн аварга медальгүй шууд дуусгана. Тэрийг ялвал цаашаа яваад одоо медаль хүрэх боломж байна бүр ихснэ л гэсэн үг. Ер нь тэр барилдаан дээр л ялагдвал бүх юм дуусах юутай ахгүй юу? Одоо нөхцөлтэй тий нөхцөлт. Тэгээд ингээл дэгүүчтэй бариад авлаа. Тэгсэн чинь би минь амар юм чанга юм бахим блэн. Тэгэхээр за би чи ямар амар юм бэ? Би чи алахгүй байна дөө гэж бодсоохоо яг тэр үед. Тэгэл за дэлхийн аврал дээр ирлээ. Чи одоо юу бодоод байгаа юм бэ? За юу ч гэсэн би одоо энийг ямар нэг юм бэхээрээ би унгаач чадахгүй юм да гэж бодонгуутлаа. За би эцсийн хүртэл буужихгүйгээр яваад үзье. Гэл ер нь тэгэл зүгээр л бууж өгөхгүйгээр бай гэдэг. Бууж өгөхгүй л эцсийн хүртэл явъя. Ингээл хоёулаа амар ядарч байгаа шүү дээ. Барилдаа амар юм голд скорт орцсон. Тэгээд амар хүнд барилдаа болж байгаа. 7-8 минут барилж байгаа. Тэгэл за эцсийн хүртэл яваад үзье гэл өөрөө тэгэл ярилцсан шүү дээ. Надад бас юм эвгүй санагдаад байна шүү дээ. Тэгвэл надад тэр чинь бодогдож байгаа шүү дээ. За энэ үн ч гэсэн тэгвэл би эвгүй санагдаж байгаа да. Хоёулаа л ер нь эвгүй байгаа байна. Тэгвэл ингээд тэрэн дээрээс ингээд одоо паникд орохгүйгээр өөрийнхөө энэ толгойг ажилуулж гарч ингэж барилдъя гэж ер нь бас өөртөө дотроо их боддог. Хөлүүлдэг гэх юм уу? Тэгэл тэр бодол нь ямар нэгэн байдлаар ялтай явж байгаа. Тийм бодсоос хэрвээ миний зөвөр ингээ хараад дүүнэхэд тэр миний ингээд барилдаад үзэхэд харчаад харах нэг өөр штэ. Тэгээд яг бодитоор барилдаад үзэхэд хэрвээ миний харсан төсөөснөөс өөр байвал өөрийнхөө юм доторх нөө хяналтыг алдахгүй амар хичээдэг. Одоо жишээ нь энэ бяруу мэнд ухааны бодсон байхад яг бодитоор барилдсан чинь бяртай байвал ингэж бити ингэж гайхаараа гэх юм уу өөртөө тийм юм юу хэлдэг. Дотор өөртөө ярилцдаг юм уу? Азийн аврах шалгаруулга тэмцээн дээр билүү нэг айхтар бэртдэг чинь өвдөгний. Азийн аврах биш. 2016 онд Чиндаогийн Гранд Прикс тэмцээн дээр өвдөг аим битээс. Бэртэл гинтл гэдэг бол ер нь гэхдээ баг тэр бэртэл гинтлийг ингэж давж гарч байгааг тамирчин гэж баг байдаггүй бах тий. Тэгэл одоо энэ бүгд гимтэж байгаа, бүгд бичиж байгаа. Ямар нэгэн байдлаар бичиж байгаа. Гэхдээ тэгээд би нөгөө өвдөгөө гимтээгээд 2016 оны 11 сард гимтээж ирсэн. Тэгээд 3 жил би яваад, бүрийж яваад. Тэгээ сүүлдээ өвдөг маань болохоо яагаад тэгээ 2019 оны 8 сарын сүүлээр өвдгөндөө ACL урд чагтай холбоосны хаалгаанд орсон. 3 жил дээр бэртэлтэй явцсан юм уу? Тий, гүүрийгээ зүгээр бол ингээд. Тэр нь бас буруу байсан юм лээ. Ер нь эрт ороод эрт өвдгөө одоо эдгээсэн юм бол дэлхийн аваргаас дахиад медаль авчих хэмжээний боломжтой байсан гэж ер нь боддتي. Тийм баг. Тэгэхээр бэртлээ ер нь ингээд удаан яваад хахаар одоо ингээд бэртэл нь идэгнэ гэж хүн бэртэл идэгнэ гэж бараг л байхгүй. Яг зүгээр л нөгөө цаг хугацааны аяллаар өрөвсөл нь багасаад тийм л болно. Тэрнээс яг буцаад яг 100% болохгүй. Тэр бол заавал хагалгаагаар. Тий, хагалгаад ороод яг 100 болохгүй л те. Гэхдээ яг нэг 80-аас 90% ч юм уу те. Өвдгөө тийм болгоод тэгэл 19 онд орчоод тэгэл дөнгөж барилдаад ихчихсэн чи корона гараад тэгэл 22 онд юу тавигдаал тэгэл явраас мэдээд авсан. Ер нь бэртэл авлаа хэд дунджаар нэг ямар хугацаанд одоо барилдаанасаа холтгоо. Тэгэл бэртлийн юу хүнд хөнгөн гээл дунд гээл тэрнээс шалтгаалаад. Гэтэ ер нь миний бодлоор өөрийн маань л бодлоор 6 сар л нэг юу ингээд одоо ямар нэг юм одоо юм холбоос юу нэг гэмтэл шүрмэсний гэмтэл 6 сараас дээш хугацаанд л идэгдэг юм шиг санагдсан. 2-3 сард бол
нэг хийдэгдүү юм шиг санагдсан юм. Одоо яг энэ тохон дээр бодоод үзэхэд Одоо тэгээ бэлтгэлтэй ч гэсэн гэхдээ бас бэлтгэлээ гээл. тий бэлтгэлтэй ч гэсэн бэлтгэлээ тэгээ бэлтгэлээ таслахгүй. Тэгээ зорилго том хоолоогоо болохоор тэгээ гараа идээ. Нөлөөлөхгүй юу? Нөлөөлнө тэгэл аль болох тэгэл боломж болцоог хайгаал олоол тий. Гараа хүндгүүгээр аргалаад бэлтгэлээ таслахгүй л ер нь хишээдэг. Хамгийн удаан хугацаанд хэр хугацаанд яг одоо барилдааны дэвжэн дээр бэлтгэлийн зааландаа ирэхгүй байж ирсэн бэ? Хамгийн удаан хугацаанд аюул сая л энэ 25 оны дэлхийн аваргаар 6 сард гарааг имтэйчээд 1-2 сар л ирээгүй хаа дэвжин дээр. Тийм. Тэрнээс аль байнга тэрнээс өмнөх бол байнга байсан тийм. Бас нөгөө өвдөгний гимтэл аваад тэгэхэд бас 1-2 сар гарна ч юм уу л яасан баг. Тэгэхээр тохон дээр айгүй удаан хугацаанд яс. Түүл бас хүнд гимтэл шүү дээ. Ер нь хэр олон бэртсэн бэ? Тэгэл мэдхгүй одоо тэгэл амар их гэмтэлтэй шүү дээ. Ер нь 90 сар бол юм бараг байхгүй тий. Тэг ер нь одоо ингээд ам нэхэр уушиг нэгж тэгээ одоо ингээд хэлэхэд ер нь тамирчин болгоно л ялахын төлөө гардаг. Хизээч ялагдчихъя гэж гарахгүй. Үнээр болохгүй болоод ялагддаг. Тийм ялагдж байгаа. Тэгээд тэрийг бол ингээд зөвөр ойлгоод бид нар ингээд жилийн 365 нэг бараг ингээд бараг ихэнхээс ингээд талаас илүү хувьд нь бэлтгэл хийгээ өндөр бэлтгэл сургуультай. Тэгэл болохгүй зүйлс ч гэсэн байдаг. Тэгээ болохгүйгээс нь болох хүртэл явж байгаа. Тэгээд бүгд л хичээж чин сэтгэлээсээ дэвжэн дээр ялахын төлөө гардаг шүү гэдгийг ер нь бүх тамирчтай, бүх спортын тамирчтай өмнөөс л хэлмээр юм. Хэлмээр санаг. Яг үнэн шүү дээ. Ер нь зүгээр за ядагдчихидөө гэж гардаг тамирчин нэг шигж байхгүй шүү дээ. Тэгэхэд одоо спортын тамирчид ямар нэгэн тэмцээн уралдаанд улс орноо төлөөллөөгээд бас магадгүй тухайн улсын ард иргэдэд ямар нэгэн өргөө штэ. Тийм биз дээ тий. Чин зүгээр л яг өөрийгөө дайчлал боломж болцоогоор л ингэж байгаа. Нэг талаараа бас яг залуу тамирчны хувьд яг ийм уриалгыг хэлж байгаа надад бас айгүй гой санагтаа. Нилээн удаан бодож явсан зүйл байгаад. Ер нь л тэгэл анханасаа тийм ээ нэлээд л удаа боддог. Тэгэл бүгд л хичээдэг. Бүгд л ялахын төлөө. Тэгээ Монголын амьдралын юу бас боломж болцоо бас нэг юм амар боломж болцоотой биш шүү дээ. Тэгэл бүгд л ер нь болохгүй байсан ч болгоё гээл те. Гимтээ даун туулаад жишээ нь одоо ингээл айгаад хөдөлж чадахгүй ингээл зогсоод байгаа хүн юу тулсан мэдгүй шүү дээ. Одоо өвдгөр нь хаалгаанд орцсон мó те. Гимтсэн юм уу буцаад ирж байгаа мó гэдгийг бас мэдгүй ээж шууд тэгж дүгнэн бас айгүй сэтгэл сэвтээ одоо юм хэцүү байдаг. Тэгээд тэр хүмүүст ингээд боломж олгоод дараагийнхын тэмцээнүүдийг хараасай л гэж одоо хэлэн даа гэх юм уу. Ялчгүй нэг сэтгэл зүйн байдал аюул чухал санагддаг байхгүй. Ялангуяа юм шийдвэрлэх барилдаан дээр ч юм уу те. Шийдвэрлэх барилдаан дээр сэтгэл зүй ямар байгаа шалтгаалтай тухайн үнэ тэр нөө дотоод хүч нь гардаг ч юм уу те. Магадгүй оюун бодол нь ажилтдаг юм шиг санагдаад. Тэр сэтгэл зүйн тал дээр инхээсээ яг өөрийгөө хэр бэлтгэлтэй тамирчин гэж хэлэх вэ? Юу нэг багийн тэмцээн боллоо. За АСТV аваргын 24 оны АСТV аваргын баг боллоо. Тэгээ нөгөө манай баг Узбекийн багт тэнцээ. Тэгээд ингээд 3-3 болоод тэнцчихээрээ нөгөө нэмэлт тамирчин одоо ингээд нэмэлтжин сугалж ингээд шийддэг байхгүй юу? Тэгсэн чинь би тэр үе 57 байгаад байжгаад 57 гээ суглагдаад миний жин гараад ирэхгүй юу? Тэгэл ёо би суглагч чамаа дөнгөсөө барилдаа буусан штэ гээл одоо яана багийн ухаан хувь заяаг шийднэ гээл тэгэл нэг сандраал тэгэл өөртөө хэлээл за одоо энэ хамаагүй дэвжэнээр гараад бүх байж болох бүх хүчээ гаргаад өөртөө байгаа бүх чадлаа гаргаад энийг яалаа бага амжилтанд одоо ялтанд хүргэе гэсэн л пүү гээл тэгэл өөрийгөө зоригоо чангалаад тэгэл гараад ялж исэн. Тэгээ баг дээр гарахад ер нь шийдвэрлэх барилдаанд амар хэцүү байдаг баг дээр. Тийм багийн барилдаа ингээд багаар барилдаг шүү дээ гарч. Тэгэхэд ер нь багийнхнаа хараад эргэж харахад л хүч орол гэх юм уу. Тийм тэгэл ер нь юу өөрийгөө л хурцлж чаддаг төрлийн хүн байх гэж би өөрийгөө
боддоо ш. Сэтгэл ингээд сэтгэлийн ямар нэгэн асуудалгүй те дарамтгүй ч юм уу сэтгэлийн 50 байдалтай байл өөрийгөө асуудалгүйгээр хурцлж чаддаг тамирчин гэж өөрийгөө дүгнэдэж ш. Инхрилингийн хувьд тэгвэл ер нь өөрөө өөртөө бас нэлээд одоо ярилцдаг төрлийн болж таарч штэ өөрийгөө бас зоригжуулдаг гэж чи юундаа шантраад байгаа чи гэдэг өөрийгөө загнадаг гэж гээд бодоод үзэхлээр ер нь бас өөртөө нэлээд одоо ярилцдаг төрлийн хүн болж таарч штэ энэ магадгүй спорттой холбоотой юу те Тийм. Тэгээд хүн ер нь өөрийнхөө л өрсөлдөг шиг өөрийнхөө л дайсан байдаг юм шиг санагддаг шүү дээ. Би одоо тэгэл ингээл би өөрөө л гараараа ингэж барайл амруугаа хийгээл идэл авахгүй бол миний жим мэдээж нэмэгдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд би өөрөө сөрөг бодож өөртөө түрүү хэлсэн шүү дээ. Японыг ингээ бодоод байна. Ингээ ялагдаад ах шиг байна гэдэг. Тийм бодол би өөрөө л бодохгүй бол хинч намаа гаднаас ингээ нөлөөлж хийж чадахгүй шүү дээ. Тийм тэгэл ер нь өөртөө тулж ажиллах л өөрийнхөө л өрсөлдөгч байдаг юм шиг санагддаг ер нь өөртөө. Тэгээ өөртөө их ярилцдаг. Алдаа гаргаад байл ийм алдаа гаргаад шүү. Энийгээ зассан шүү. Одоо хэрвээ шиг хүн асуудал гараад байвал энэ дээр ингэж даваа гардаг штэ. Ингэж даваа гараад чадна. Зүгээр гэж ярилцах юм уу те. Ямар тий өөртөө л маш их юм ярилцдаг. Хэрвээ жудогийн тамирчин болоогүй байсан бол өөр ямар мэрэгчтэй хүн болох байсан бол гэж ер нь бодож байсан аа. Эсвэл тэгж бодоагүй. Эсвэл тэгж бодожаагүй. Би бүхэн бишээсэн бол нэг эмч болох байсан даа ч юм уу тийм бол ерөөс орж ирж байгаагүй. Үгүй. Тийм бол ерөөс орж ирж. Одоо бодоод үзвэл ер нь. Одоо бодоод үзэл үү? Одоо өстө бодохдохгүй байна уу? Одоо бодоод үзвэл тэгэл өөр мэдгүй одоо өстө бодолд орж ирж байгаа юм алга. Гоё юм шүү дээ. Тэгэхээр ч юм бүр зөвхөн одоо тийм зөвхөн яг энэ юундаа л тийм бүх юмаа л анхаарлал хандуулсан гэсэн л үг бах та. Одоо бодвол тийм бүх юмаа л энэ жудаад л зориулсан л гэсэн үг бах л гэж боддог ш. Урнаг авиат бас яг манай нэвтрүүлгээр орж ирсэн. Тэгээд манай нэвтрүүлгээр орчоод ерөнхийдөө одоо чинь ингээд жудогийнхоо карьерийг те ингээд дуусан гутлаа тулааны спорт руу орно гэж хэлсэн байхгүй. Тэгээд яалтчгүй бас тулааныхаа спортод орсон. Тэгэхээр юу гэдэг юм бас би зөвхөн савагтад инхрилэнд бас нэг тийм нэг тэр спортоор үзэндээ гэдэг ингээ бас нэг зорж явж байгаа тийм юм байгаа болов уу гэж бодлоо. Магадгүй жудодоо ингээд амжилтаа гаргачаад те. Уулын ч сонирхол байл л та. Гэхдээ одоо бодоод нөө амар ингээд олон жил барилаад хахаар бэртэл гимтлээс ер нь амар хаширж байна. Тийм тэгээд тулаан чинь тэгээ бас амар штэ гимтэл өртөс амар авдуулаа. Ер нь Амгалан ер нь зодлох ер нь өсөж байдаг юм биш үү? Орж үзхийсэн гэж. Бас ер нь яаж ийж санаатай болчт юм бэ тий? Байдаг. Гэтэ яахаа гэтэ одоо ингээ яхаар чанга санагчлаа. Хэцүү л. Ер нь ингээд санаа бол байгаа л юм тий. Ер нь жоохон байх нь байна. Гэтэ яг бол 100 биш юм тий. Баг зэрэг санаа бодол байгаа. Инхрилэн авиатын хувьд ер нь ямар төрлийн одоо спортыг бас үзэж сонирхох дуртай вэ? Яг жудогоос гадна гэвэл жудогоос гадна мэл одоо ойрд одоо e-спорт л үзэж байна да. За. Арай тоглож барьд юм биш үү? Тоглож байдаг. Гайгүй. Тэгээд хаяа ганц нэг байнга олж чадахгүй. Тэгээд хаяа нэг. Тэгээд бас нэг үзээ тий. Бас яга үзээ байна. Ер нь бол давгүй ер нь. Тийм үү тий. За. Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт. Зөв сонголт тэгэл одоо мэдээж тэгэл жудоо л юм да. Хизээч харамсаж байгаагүй. Жудаа тэгэл миний одоо бүхий л амьдралтай холбоотой. Жудаа бол миний амьдрал. Тэгээд жудаа амьдрал биелгэлсэн гэх юм уу? Тийм л. Эмэгтэй тамирчдын хувьд ер нь одоо энэ хайр дурлалын асуудал хэр одоо амжилтанд нөлөөлдөг вэ ер нь? Мэдгүй одоо миний одоо зарчим юу л одоо сайн морилж ш одоо хүртээ юм уу те хүүхдээ олъё л гэсэн ер нь тийм дүрм анханасаа баримтлажсэн. Тэгээ одоо ер нь тэрийг ч гэсэн барайл явж байгаа. Амжилтаа гаргасны дараа гэсэн. Гаргасны дараа л гэсэн тийм юу тийм. Одоо өөрийн зарчим их юм уу тийм. Гэхдээ магадгүй зүгээр ингээд инхрилингийн хувьд одоо л ингээд ганцаараа л өөртөөгөө ярилцаал ингээд бэлтгэлээ хийгээд дэвжин дээр гарч байгаа гэдэг нь магадгүй ингээд нөгөө амьдралаа хамт туулах одоо тэр чин амьдралын ханий чин түшигт тулгуурна гэж ярьдэн шүү дээ тийм түшигтэй болчихсон бол бүр илүү
юу яачих юм болооч гэдэг нэг тиймэрхүү бодлоод ер нь төрж явах юм уу? Яхаа сүүлийн үед нэг тэгээд Ганц нэг зогсож игээд элэ гэж. төрөө дагаваа тэгээд бас тийм ээ. Жишээ нь эмээ тэгээ ярилцсан те эсвэл тэгээ дахиад тийм намайг ойлгохдаг хүн гараад ирвэл ярилцаа те бас давуул арай сэтгэл дэмтэй Байхыг үсэхгүй шүү дээ тий бас үс. Гэхдээ мэдээж нэг инхрэлэнгийн хувьд нөгөө хүний хувь тавилан гэдэг зүйлд итгэдэг гэдэг болохоор бол зурсан зураг гэдэг юмараа бол тэгэл заавал хүчлэг гэхгүй л бах те. Тэгээд тодорхой хэмжээнд яг өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрээд эх орныхоо нэрийг гаргаад модгуулах олимпиадо бас орох зорилготой тэндээ амжилт гаргах хүсэлтэй л байгаа. Өдөр тутмынхаа харилцаанд ч гэсэн тэр за амьдралынхаа явцад ч гэсэн нэг баримталдаг зарчим байдаг юм болов. За жишээлх юм бол би хулгай хийхгүй дээ, худлаа хэлэхгүй дээ ямар ч тохиолдолд гэдэг ч юм уу. Инхрэлэнгийн хувьд тийм зүйл байдаг болов. Байдаг бол тэрний юу байдаг бол би одоо ингээд тусалж чадах тусалцаа тий. Надаас ингээд тусалж чадах тусалцаа гарвал би тэгэл бүхэл хүн туслахыг хичээдэг. Надад боломж болцоо байвал тэгээд ер нь л тэгэл өөртөө байгаа боломж болцоогоо бусдад тусалж чадахыг ер нь тусдсан болохыг л маш их хүсдэг. тусалж юмсан даа гэсэн. Одоо ер нь ойрын хугацаанд зорж байгаа хамгийн том зорилго асаараа нь юу байгаа бол Ойрын хугацаанд гэвэл одоо 26 он гарлаа, шинэ он гарлаа. Тэгээд мэдээж дэлхийн аваргыг зорж байна. 10 сард болно дэлхийн аварга. Дэлхийн аварга шалгалт тэмцээн. Тэгээд нэг харамсалтай юм сая 25 онд Жингээс солиод шууд 63 та дэлхийн аваргад анх удаа орж үзсэн. Тэгээд группийн аваргын төлөө Канада улсын дэлхийн ранк 1 номерын тамирчинтай би барилж байгаа. Үнэлгээ авцсан явж байгаа. Гараа одоо дутуу ми хийж үнэлгээ авцсан явж байгаа дутуу ми хийгээд гэсэн чинь миний гарт өчөөд тэгээд гараа яаж чадаагүй хамгаалж чадаагүй гартаа өчийг алдаад гар маань нэлээ хүн гэмтэл авсан тохой. Тэгээд одоо тэр саяны дэлхийн аваргын дутуугаа гүйцээж 26 оны дэлхийн аваргад медаль авахыг л тэг ялангуяа финалдахыг л хэдэн сард болох вэ? зорж байна. 10 сард. 10 сард. Бас зай хугацаа байгаа юм байна тийм. Хойлоо ярилцлага өндөрлүүлээ. Манай нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Инхрэлэн гэхээр яагаад ч юм тийм инхрий зүйл ааш цантай байх юм шиг надад санагдчихсэн чинь эсрэгээрээ илүү ирч хүчтэй бүгдээ хятад үгээ хийсэн тийм сэтгэл зүйтэй үнээр мундаг эмэгтэй байлаа. Маш сонирхолтой байлаа. Ялангуяа бас жудогийн үндэсний шигшээ. Тэгээ тэр дундаа залуу тамирчдын хувьд яалтчгүй бас монголчууд бидний одоо найдварыг тээж яваа энэ тамирчны үзэл бодлыг үзэгчтэйгээ хуваалцсандаа маш баяртай байна. Тэгээд хамгийн гой зүйл нь юу вэ гэхээр хороойтонцыг харж байгаа үзэл бодол нэг тийм гэгээлэг ийм гоё эерэг хүнтэй. Тэгээд энэ нь өөрөө бас спортын чанга хатууг харуулдаг тамирчин байна гэдэг. Яг энэ хоёрын нийлбэр яалтчгүй инхрэлийн юм байна гэдэг ингээд яг ярилцаас олж та маш гоё мэдрэмжийг авлаа. Спорт ч өөрөө эв нэгдлийн бэлэг тэндэг учраас одоо ард түмнийг эвлэлтэн нэгтгэдэг зүйл бол яхаа аргагүй спортын тамирчид маань байдаг учраас нийт үзэгчдийнхээ өнөөс бас инхрэлэндээ ирээдүйн бүх спортын карьерт хамгийн том амжилтыг хүсэж ярьсан хамтлаа. Баярлалаа. I'm pulling back the wires. They're holding me up like liars. Step out of my